Дэлхийн монголчуудын Эмдэл радио 88-ны гурван дээр суват харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 нүбэрийн даваагаас баасан гаргийн яг энэ цаг мөчид радион 3 дугаар студиэс өдийн хачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 11 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 11-ний мегмар гаргийн өдийн хачаар нэвтрүүлэг миний түүхээрээ хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Мөнхбат гэрлээ за нариулагчаар ган болтын ангараг нар арилж байна. За өдрийн төргий. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аз жаргалаа хуваалцъя гэсэн уриатаагаар Juror Bakery за мөн Better Gaming for All ямар гар утас гинэ? Ямар гар утас гэдэг байгаа юм? Mobicom юм шиг байна. Mobicom хамтран ажиллаж байгаа юм байна. За нөгөө нэг Z-тэй болоод дахиад Better Gaming for All Nubia Neo 2 гинэ. За тоглоом тоглодог хүмүүст зориулсан утас юм шиг байна тийм үү? Тийм байна. За ийм брендийн утсаараа Mobicom хамтран ажиллаж байгаанд баярлалаа. За өнөөдөр чи миний түүх тийм ээ. За миний түүх болон 7 хоног болгоны мегмар гарагт хүрж байгаа. 7 хоногт нэг удаа Үдийн ачир гэдэг групп дээр хөгжилтэй постноос гадна хүмүүст өөрийнхөө түүхийг бичдэг. Тэгэхээр тэр түүхүүдийг хурааж агаад ингээд 7 хоногийн мегмар гарагт бид уншиж өгдөг. За нэрээ нууцлсан сонсогч байна. Цагаан сар өнгөрсөн ч өөрийн түүхээ нэрээ нууж байгаад бичнэ. Аль дээр 80-ад оны сүүлээр мань чинь 20 дугаар анги байлаа. Манай амбарт ээжийн цуглуулсан цагаан сарын бэлтгэл болох ааруул чихэр гээд хайрцагтай юмс байда. Манай ээж багш ээжийг ажилдаа явсан байгуур нөгөө ааруул чихрээс нь цүнхэлж аваад анги дээр очиод зүрлөө зарлаа. Би ер нь багасаа 8 ачих гэдэг хүүхдтэй байлаа л да. Нэг жижигвтер ааруул 10 мөнгө, 2 дахин том бол 20 мөнгө, 3 дахин том бол 30 мөнгө гэх мэт. Мэдээж арай зузаан бол бас үн нэмэгдэн. Хэд хатуу биш, тоос таасан энэ тэрд бас үн нэмэгдэн. Ер нь бол шалтак бүгд 5-3 мөнгө нэмэгдэн. Тэгээд 24 чихэр 50 мөнгө, чөмөгтөө чихэр арай хямд гэх мэт. За бараага завсралгаагаар зараал сайхан л байсан. Тэгсэн нэг өдөр ээж ирээд бөөн ирүүшүүлт. Арсыг бол ягч тэгэхэд хуулаагүй л те. Цэврүүцэн арс нь хэд хоногийн дараа өөрөө хуурсан гинэ. Яасан гэхээр манай ангид бас нэг багш хүүхдээдэг байлаа. Тэр муу авсан аруулаа идээгүй ээжтэй ангийн тэр багшийн хүүхэд зарж ялээ гэд өгцөн байгаа. Өөр яалтаач үлээ ээж нь яг манай ээж дээр очиод танаа зарж байгаа аруулнаас 2 кг авъя гэд миний цэцэглэж байсан бизнесийг гიშгэлчихгүй юу. За тэгээд ээжийн ирүүшүүлтийг даваад хазганаад анги дээр очтол ангийн багш бас ээжийн найз ээж л манай хүүхэд буруудах гэдэг би гэрт нь чи ангид нэг сайн хэлээд гисэн баг. Ангид баахан дамын 8-ны хор уршиг гимт хэрэгт тооцогдгийг яриад манай ангид дамын 8 хийдэг хүүхэд байна уу гэтэл жирээтэл байгаа Наранбаяр гэд нэр хийдэл зарлчихж байгаа. Нэрээ нуусан чинь нэрээ өөрөө бичсэн. За Наранбаяр за. Нэрээ нууж агаад бичнэ гэдээсэн чинь та өөрөө л нэрээ зарласан шүү. Өө хүүдий нэрээ нууж бичсэн чинь зэрэтлэн зарлчихлаа. Муу нухаар сайн альчил гэдэг юм дөө. Би яагаад нөгөө баахан бандаашаа альчууртай айлд байшин барьж өгөөд дараах нь шинэ жилээр эфир хоолоод бүсгүн уран шүлэг уян хоолоонд хууртан Монгол улсын шилдэг 50 аж ахуй нэгээр шалгарч шагналаасаа татгалзаж энэ тэр чин шүү дээ гинэ. Чи энэ тэр бандааштай айлыг мэдхүү? Мэдгүй санахгүй. Нилийн улсын хурлын гишүүн нэг гайгүй айл засвар хийж өгсөн байлээ. Чи тэднийх ингээд альчуур өрөөсөө хэрэлдэггүй хуучин бандаашнуудаа хайшлаад альж байгаа. Тэгэл тэр эзнэр энүнгээр тэр цементтэй харчаарай энүнгээр шохоогоо харчаарай энүнгээр цонх харчаарай гэдэг хөө. Яасан ч олон бандааштай гэж чад. Бүгд бандааш. За энэ үний бичсэн юм л ярьж байгаа шүү. За үндсэн сэдвтэ хэрэгж орё. Ээжийн даалгавраар хүүхдүүдээс авсан бүх мөнгөө тоо ёсоор буцааж өгөөд би мөнгөгүй ээж ааруулгүй болж миний бизнес нурсан юм. Одоо бол хэрэг цагаацсан хаяа бодтیں۔ Миний тэр цагт бизнесэж эхэлсэн хүмүүс гэхээр буянж байгаа Женко энтергээд байгаа л та. Ээж алсыг харж намайг зогсоогоогүй бол үдээд Монголын 31 гэр бүлийн нэг хэвлэлээр адлагдаж авахгүй юу гинэ. Тэгээ 30 гэр бүл дээр нэг нэмэгдээд 31 дэх үү? Энэ хөвгөлтөө түүх рүү орох байсан биш юм биш үү дээ, тийм байна. За нэрээ нууцлсан сонсогч. Сүрхий бишч туулж өнгөрүүлсэн амьдралынхаа талаар та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Би одоо 25-тай айлын том эгч. Миний сурагч насны минь амьдрал тимч дардан байгаагүй. Эцэг их минь 13 жил ханилан сууж хамт амьдарсан ч тэдний дундах хайрын галцоог нь унтарсны улмаас тус тусын замыг хөөж салцгаас. Би тэр үед дөнгөж 8 дугаар ангид орж байлаа. Аав минь харь орныг зорж тэндээ 8 жил болоод намайг 4 дугаар курст ордог жил Монголдо ирлээ.
Ээж маань өөр хүнтэй сууж биднийг эмээ дээр минь үлдээгээд явсан. Ээжигээ мөн чих хүлээж хаяад явсанд нь ихэд гомдож хорсдог байж билээ. Эмээгидээ амьдардаг байхад ихч зүйлийг үтсэндэ. Хамаатны ихчээс зөвхөн автобусны мөнгө авч өдөржин хүүхдүүдийн гоё амттай юм авч идэхийг хараад тэр жаахан би гордож хардаг үе саяхан л юм шиг. Хаяа тэр ихчээсээ айгаад ямар ч мөнгөгүй явдаг байж билээ. Аавын талынхан үргэлж ээжийг буруутгаж муу хэлнэ. Тэр болгоныг хаяа тисэхгүй ам зөрөх үе бий. Би дөнгөж өсвөр насн дээр ирж байсан болохоор эцэгхийн хараа хяналтгүй болж буруу замаар орж хичээл номооч хийхгүй ахлагын хүртэл явсан. Хүмүүсээс ч хаяа яаж хүн болно доо гэдэг үг сонсно. Ангидаа гоочлуулж шовдор хөгчиг байсан учраас ахлах сургуулийн сүүлийн жилдээ ягаад ч юм шилжих цаг болсон юм шиг санаж өөр сургуульд орохоор шийдлээ. Аз болж харь оронд байгаа аав маань сургуулийн ойролцоо байр авч дүү нартаа хамт амьдрахаар болсон юм. Аавыгаа эрен эртэл дүү нартаа ээжийн оронд ээж болж аавын оронд аав болж дүү нараа сургуульд нөгч эцэгхийн хуралд өөрөө сууж явдаг байлаа. Хүүхдүүд эцэг ихтэйгээ гоё сайхан байхад би болон дүү нар маань сэтгэл хоосон сууж дэр нойтон онсон өдрүүд олон. Би өөртөө ч дүү нартаа ч санаа их зовно. Шилжсэн сургуульдаа маш их хичээж их сургуульд орж их сургуулийн 4 жилдээ жил болгон тал тэтгэлэг авч төгсөхдөө дипломтой хүүхэдтэй нөхөртэй болж хүүхдээ бага сартаа байхад нь томоохон газар ажилд орж одоо дутагдах гачигдах зүйлгүй л амьдарч байна. Залуу гэр бүл болохоор өр ширтэж гисэн одоо байгаа энэ амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Дүүнэр маань одоо маш сайн явж байгаа. Том болж нэг нь гадны орн руу тэтгэлгээр явсан. Ингээд харахад ээж нь багад орхиод явсан ч одоо өөрөө айлын эхнэр их хүн болоод эр нөхрийн хайр халамж хүндлэл байхгүйд эмэгтэй хүн эргэж буцалтгүй явдгийг ойлгосон. Ээжигээ буруутгахаа болсон доо. Аав минь маш хатуу хүн л дээ. Хүнийг хайрлж халамжлах тухай бараг мэдэхгүй. Юмар дутаагаагүйч хайраар бол дутаасаа. Гэхдээ амьдралын төлөө зүтгэсэн зүтгэлийг нь хараад аавдаа ч гомдох зүйлгүй. Эцэг эхийн минь гаргасан шийдвэр хэцүү байсан ч өнөөдрийн намайг бүтээж өгч. Хүний амьдрал ирээдээ бараантай байж хэцүү байгаа ч гэсэн инээгээд тэр үед тийм байж үлээ гэж жаргалтайгаар дурсахгүй ирдэг юм шүү. Эцэст нь хэн байхаа та өөрөө сонгодог учраас амьдралын хатуу бэрхэд бити бууж өгөөрэй. Зөв хүн байгаарай. Би гэхдээ хүний амьдралд янз бүрийн юм тохиолдол байх л даа. Гэхдээ янз бүрийн юм тохиолдлоо гэд ингээд ойлгох гээд хичээсэн ч гэсэн би зүгээр эмэгтэй хүн ээж хүн хүүхдүүд орхиод явах ерөөсөө ойлгохгүй шүү. Ерөөсөө яаж ч ойлгох гээд ойлгож чаддаг. За тэгэхээр бусдын амьдралыг ойлгох гэж яах вэ? Харин тийм ээ. За Улаанбаатар хотод 12 цаг 19 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Mobicom хамтран ажиллаж байна. За Mobicom Better Gaming for All буюу ер нь бол энэ Nobia 2 гэдэг гар утас бол маш хүчрхэг, цэнгээ удаан барьдаг. Тэгээд одоо геймерүүд гэдэг тоглоом тоглодог нөхдүүдүүд бол төгс таарсан ийм хол утас юм байна. Тий, одоо бидний барьдаг энэ энгийн утас бол тоглоом тоглоход удаач унтарчдаг, халаад унтарчна. Тэгээд гацна. Олон үйлдэлээр гинт огцон олон үйлдэлээр гацдаг. Гэтэл яг ийм тоглоомд тоглоход зориулсан ийм утаснууд ч шал өөр байд юм байна. Тэгээд одоо тэр тоглоод байгаа тоглоом нь тийм тусдаа тоглоом юм уу? Олон үйлдэлийг огцон хийдэг байхгүй юу? За. Тийм бид нар чинь бол ингээд нэг үйлдэлийг дараагийн нэг чинь маш олон үйлдэлийг зэрэг хийдэг байна л та. Манай Candy Crush-наас шал өөр юм аа. Ой юу Candy Crush. За том дэлгэцтэй учраас кино үзэх, тоглоом тоглоход нүдэнд хялбар зураглал маш гоё харагдана гинэ. За хүчтэй процессортой учраас хідэн ч ап зэрэг ажилласан гацхгүй хурдан ажиллана гинэ. Хөө утасны дотроос компьютер шиг процессор үүд юм уу? Тэглгүй ээж компьютер гэсэн үг шүү дээ жижигрүүлсэн. За зураг видео тоглоомоо багтаах том санах ойтой учраас нэмэлт санах ой авах хэрэггүй гинэ. За одоо нөгөө нэг бидний яриад нэг жижигхэн нөгөө нэг юм хар юм хийгээд идэв штэ тий. Нэмэлтээр тийм юм хэрэггүй гэсэн үг юм байна тийм үү? Бид нар дээр memory card гэдэг яг үнэ memory card За том батарейтай учраас тоглосон ч өдөр тутмын хэрэглээнд ч цэнгээ сайн барьдаг, дуусна гэж санаа зовлтгүй гинэ. Үнэн байна. Муугаад хэлсэн үнэн байна. 6000 ампер гэж штэ. Тий. Пүү халах юм биш. Тэгээд мэдээ цэнгэлэхгүй нэмэлтээр олон давхар зүйлс зэрэг ачаал бол цэник хурдан дуусна тийм ээ. Гэхдээ за хурдан цэнгэлдэг учраас яарч байх үед ч хурдан цэнгэлээд явах хэрэглэх боломжтой. За 50 мегапикселийн өндөр чанартай камераар өдөр тутмын гоё зураг дарна, дуу дүрс бичлэгч бас маш сайн хийдэг гинэ. За бас нөгөө нэг блог хийдэг хүмүүс ч гэсэн хэрэгтэй л юм байна тий. 5G сүлжээ дэмждэг учраас интернет нь хурдан тоглоом тоглох лайв хийхэд гацхгүй. За камеруудад зориулсан нэмэлт тусгай товчлууруудтай учраас
учраас тоглох явцдаа эсрэг хүндээ хурдан хариу өгч илүү амжилт гаргахад тусална. За залуусын сургалтыг татах өрмөц загвартай бас үнийн хувьд бусад гейминг утаснуудаас хямд үнэтэй гинэ. За энэ талаарх мэдээлэл авъя гэвэл Mobicom-ийн 22 руу залгаад авч болно. Тийм. Тэгээ ер нь бол сүүлийн үед залуучууд яг ингээд нөгөө тоглолдог хүмүүс болохоор хоёр утастай юм билээ. Тоглолдог утас нь тусдаа. Оо за за. Яг ингээд уцаар ярьдаг хэрэглээний утас нь ингээд тусдаа. Тэгээ би харин дүүгээс асуусан чи харин энэ одоо бидний хэрэглээд байгаа утсаар тоглол наад утас чи тисгчгүй угаасаа уурлаа шидцэх гэсэн утсаа. Нөгөөд нь гацаад яг ингээд тоглож ийсэн чи нөгөөд нь гацаад тэгээ уурлаад уцаа шидцэх гэсэн. Тэгээд өөр утас авсан гэсэн. За. За тэгээд та Mobicom-ын салбаруудаас очиж авч болно. Mobicom цэгийн Mobicom апаар н ороод эсвэл Monpay апаар ороод илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Mobicom хамтран ажиллаж байна. Баярлалаа. За, Nubia Neo 2 гэдэг ийм утас шүү. За одоо минийх уу? Одоо чинийх. За үдээ ачаар нэвтрүүлэг миний түүхүүдээр радиогийн 3 дугаар студиэс үргэлжлэн шууд хүрч байна. Нэрээ нууцлсан сонсогч байна. Сайн байцгаана уу? Үнэхэрийн сайхан хамт олон шүү та нар байна. Би н одоо 40 хүрч яваа бүсгүй хүний амьдрал гэж үнэхэрийн таашгүй гайхмаа шүү. Амьдралаа эргээд харахад яг л нэг кино шиг л байх юм. Би энэ 10 жилдээ нэг их гоцгойд биш зүгээр л бусдын адил. Гэхдээ дандаа хөвгүүдтэй тоглодог гэршүүд охин байлаа. Анх оюутан болоод л хайр дурлал гэж зүйлийг мэдэрч хөвгүүдийг шохоорхон харж илээ. Ангидаа дөрүүлээ нийлдэг байлаа. 3 охин, 1 залуу. Нэгдүгээр курсын шинэ жил болоход нөгөө нийлдэг ганц залуудаа сайн болж орхилоо. Тэр шинэ жилээс хойш бит хоёр улам дотн болоод байлаа. Гэхдээ зүгээр л найзын журмаар шүү дээ. Харин би бол дотроо битүүхэн дурлсаар. Ингэж явсаар нэгдүгээр курсээ төгсөөд 6 дугаар сарын 26-нд найз охиныхоо төрсөн өдөрт очиод гэрлүүгөө алхаж байтал нөгөөх маань хаанаас ч юм гинтл гараад ирлээ. Тэгэл хоёулаа үерхүү гэж асууж байна. Ингэж л бид хоёр үерхэж эхэлсэн. Үнэхээр аз жаргалтай уяасан. Тэдний гэрийнхэн надад баг зэрэг дургуулдэ. Тэгсэн ядаж байхад жирэмсэн болчихд юм байна. Тэр үед хоёулаа учраа олоогүй нэгдүгээр курсын хүүхдүүд ер нь бол их айсан. Тэгээд ярилцаж байгаа давхуулахаар болж илээ. Үерхэж явсаар 4-р курс боллоо. Энэ хугацаанд би нэг ч жирэмсэлсэнгөө хоёулаа хүүхдтэй болохыг хүслэн. Гэтэл хонхны баярын үеэр жирэмсэн болсноо мэдэж бид хоёр бөөн баяр. Гэтэл тэдний гэрийнхэн манай хүнийг солонгос явуулна болоод явчихваа. Манай хүн би явахгүй яасан ч байсан та хоёроо орхихгүй гэж хатуу шийдсэн байсан. Ингээд би төрж бит хоёр хөөхөн хүүтэй боллоо. Хүүхдүүдтэй хамаг л цаг заваа зориулдаг. Эргэн тойрны хүмүүс цаашлуулаад л энгэрийн зүлтэн л гэдэг байлаа. Ингээд лаз жаргалтай үнэхээр сайхан амьдарч байлаа. Гэтэл манай хүн хаяа хотоод өвдөөд л гэдэг байсан юм. Тэгээд нэг өдөр эмнэлэгт үзүүлтэл хотоодны сүрье онш сонсож удаачгүй хаалгаанд орохоор боллоо. Уул нь нэг их хүн таалаа биш зүгээр агаарыг солиод болчих нь 30 минут л болно гэсэн хаалгаа 2 цаг үргэлжилсэн тэр цаг хугацаа үнэхээр аимшигтай байж үлээ. Хаалгааны дараа эмч хотоодн доторх бүх булчирхаа нь хавцсан байна. Юу гэдгийг сайн хэлж мэдэхгүй бол нэг булчирхаагийн шинжилгээнд явуулна. 2 сая төгрөг гээд бит хоёр машинаа зараад бушуухан шинжилгээг нэлгээсэн. Тэр хугацаанд манай хүний бие улмал муудаж бүх биеийн турж хатаж байлаа. Тэгэхэд миний хайрын ус шүүрлийн булчирхааг нь авч шинжилгээнд явуулсан байсан. Тэгэхээр хүний бие хатдаг юм байна лээ. Тэгээд 14 хоногийн дараа шинжилгээний хариу ирэхэд 1 сарын насал байна гэсэн хариу хэлж тэнгэр нуршгал болсон. Ингээд би дөнгөж 23хан настайдаа ой 6 сартай хүүхдэд тэрврээд үлдсэн юм. Хайр минь намайг миний эрх охин би чинийхээ эрх зант чинь дурлсан юм гэдэг байж үлээ. Хайрыгаа дурсан санах сайхан байлаа. Баярлалаа гэсэн байна. Хотоодны сүрье гэж бас байж юм дээ. Анхудаас би сонслоо. Одоо ясны сүрье гэж бол би сонсч байсан. Уушгины сүрье, ясны сүрье гэж сонсч байсан. Хотоодны сүрье гэж бас байд юм бэ. Одоо байд юм байлгүй тэгвэл. Ямар амар юм бэ? За, мэйлэр ирсэн түүх гинэ. За. Загтал унших өдрийн мэд хүргэе. Нэг гэр бүлийн 2 докторийн түүхээс. Түүхийг бүрэн ойлгомжтой байх үүднээс товч оршил бичгийн зөв хэмээн бодлоо. Түүхийн гол дүрүүд нь миний 2 багш юм. Тухайн үед зөвлөлт холбоот улсад сурч дөнгөж төгсөөд буюу 89 он төгсөөд байтал удалгүй манай орон зах зээлийн нийгэм шилжсэн хүнд үе таарч 2 багш маань мэрэгчлэрээ ажиллаж эхэлжээ. Төгссөн мэрэгчлэрээ дөнгөж ажилд ороход нь загас гидробиологийн салбарт тухайн үеийн ганцхан эрх мэдэлтэй хатуу шаардлагатай хүн байсан боловч хамт ажиллахад төдийлөн таатай байсангүй. Багш нарыг маань хавчин бүр дипломыг нь хураах, хүчингүү тооцох тухай шинжилгээ ухааны академийн хуралд хэлэлцүүлж байд суух газаргүй болгож байж. Тэр хүн ихээхэн нэр нөлөө бүхий айхтар зуудаг, зууснаач гүйцээдэг эрх мэдэлтэй нэгэн. Гэвч 2 багш маань энэ хавчлагыг үл тоон загсны судалгаа хийсэн хിവэр хүүхдүүдтэй болцоож зах зээлийн шуурганд уруучихгүй хичээж байжээ. Тэгж явсаар 91-ээс 96 онд Хөвсгөл аймгийн Цагаан нуурс сум, Шишгэт голд Ердийн тул, Шөвгөр хоншоорт, Зэвэг, Ард түмэн Линок гэдэг л дээ.
загсыг үржүүлэх, гол нуурын загсны нөөцийг нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн. Мэдээж хэрэг хар бор бүх ажлыг нутгийн туслахуйтай хамтран хүүхдүүдээ асрангаан ажиллаа хийж. Тухайн үед автцсан машин тэрэг гэж одоотой харьцуулах юм биш. Хоёр багш маань хоёр хүүхдээ тэврээд баг нь өлгөйтэй 30 машины дэвшин дээр Улаанбаатараас Шишгэд гол руу ажилд шаардлагатай бүх зүйлээ ачаад замдаа гарчээ. Тэгээ туулах замын холыг хүнд хэцүүг шавар намагтаа гэлхүү дэвшин дээр сууж яваа гэлхүү зүдэрч явж зорьсон газараа очиж тухайн жилүүдэд нутгийн олонтой хамтран хоёр идэхгүй хоосон хонохгүй сансан ажиллаан амжилттай биелүүлсэн. Манай орны хувьд хулдын овгийн нэр дурдсан хоёр зүйл загсыг анхлан зориудын аргаар лабораторийн нөхцөлд үржүүлэх ажлыг амжилттай хийж голын загсны нөөцийг нөхөн сэргээсэн юм. Энэ ажлын үр дүнд хулд овгийн загсыг зориудын аргаар үржүүлж арга зүй стандарт батлуулсан нь одоо хүртэл үр дүнтэй ашиглагдж байна. Эрдэнэт багш маань 2006 онд Орос улбаны улсын Москва дахь экологи ба түүхэн хөгжлийн хүрээлэнд Монгол орны Сэлэнгийн сав газрын загсны зүйлийн бүрдэлд хүний үйл ажиллагаа нөлөө сэдвээр докторийн зэрэг хамгаалж тэнгэр дэвшилээ буюу 2011 он хүртэл тулын Эрдэнэт хэмээх нэрлэгдэж Идэр, Иг, Үүр, Дэлгэр мөрөн, Сэлэнг, Шишгэд, Онон, Хэрлэн зэрэг олон гол нууруудын загас гидробиологийн судалгааг хийж туул загсанд радио тохиолол тавин шилжид хөдөлгөөн нүүдлийг судалж байжээ. Мэнцайхан багш маань 2010 онд Москва хотод Төв Азийн гадагш урсгалгүй сав газрын загсны популяц сэдвээр докторийн зэргийг амжилттай хамгаалсан. 2012 оноос өнөөг хүртэл туул голын ихэнх хэсэгт байх загс үржүүлгийн лабораторид зэвэг загсыг амжилттай үржүүлэн байгалыг нөхөн сэргээжээ. Өнөөдөр загс үржүүлэг явагдаж хэд хэдэн голоос туул голын үржүүлгийн үр дүн гарсан. Олон судалгааны ажил, өгүүлэл, ном, эрдмийн ажлыг энэ удаадаа төр орхив. Хавчин гадуурхагч тэр хүн хоёр багшийн минь залуу нас хийж бүтээх их хүсэл тэмүүлэл зоригийг мохоох гэж оролцсон боловч сүүлийн 35 жилд орчин үеийн загс судлалын шинжилгээ ухаан, загс үржүүлгийн ажилд оруулсан хувь нэмэр нь үнэлшгүй юм. Оросын улбаны улсын шилхооны академид доктор хамгаалах гэж байхад нь хүртэл дарж хясаж хавчсан боловч гудаагаагүй бидний үеийг хүртэл зориг зарчмаасаа ухраагууд нь үргэлж бахархаж талархаж явах болно хоёр багштай. Мөн Монгол орны хэмжээнд гадаргын усны 3 айсаа байдаг ба миний 2 багш, 1 гэр бүлийн 2 хүн, 2 айсаваар нь гадны болон дотоодын олон судлаачтай хамтран олон судалгаа хийж докторийн зэрэг цолыг харь оронд хамгаалсан байдаг. 1 гэр бүлийн 2 ийм хэмжээнд зорж хүрч чадсанд нь өнөө хүртэл олон шав төрүүлэн загс судлалын шинжилгээ ухаанд асар их үнэтэй хувь нэмэр оруулсанд нь үргэлж талархаж явах болно багш нартаа. Жилийн 4 улирлын турш гол нууртай, устай ажиллана гэдэг хизээд амар байдгүй. Мэнцайхан багшийн Орхон Сэлэнгийн бэлчирт завтайгаа хөмөрдөг түүхүүл амар шүү. Ташрамд манай орны өөрсдийн загас судлаачид 42 оноос эхэлтэй бөгөөд энэ салбарт ажилласан олон эрдэмтэн судлаачдын түүхээс дурдсан нь энэ юм шүү. Шинжилгээ ухааны бүх салбарт ч ажиллаж буй бүх эмэгтэйчүүдтэй болон танаа радиогийн бүх бүсгүүчүүдэд эрхээ сайн хамгаалаарай гэд захиагаа төгсгөе. 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдөр загас үржүүлэгч судлаач. Ямар мундаг юм тий. За нар сар гэдэг сонсож утсан байна. Сүрье бүх хэрэгтэнд байдаг шүү гинэ. Хөөх тийм амар юм бэ тий. За. Улаанбаатар хотод 12 цаг 29 минут болсон байна. Нэвтрүүлгийн маань дэмжин ажиллагчаар эрүүл мэндийн яам, эрүүл мэнд нийгмийн бодлогыг хүрээлэн дэмжин ажиллаж байна. За, сүрьегийн халдвар хэрхэн дамжих вэ? Халдвартай хэлбэрийн сүрьетэй өвчтөн ханиах, найтах үед орчны агаар бохирлогдсон тэрхүү агаараар амьсгалсан хүнд амьсгалын замаар халдвар дамжинаа. Ихэнхдээ доорх замаар дамжин халдварладаг агаар туслын замаар 95%, хоол боловсруулах зам, гэмтсэн арил салт контакт үүсгэн штэ тийм хүрэлцэн. За ихсээр дамжин халдварлах, Монгол улс сүрье өвчнийг устгах олон нийт удирдсан хяналтын тогтолцоо бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа. За ингээд нэвтрүүлгийн дэмжин ажиллагч эрүүл мэндийн яам, эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн баярлалаа. Гэтэ нэг ийм юм байгаа штэ. Одоо нэг хэсэг бас нэг бөө юм болсон штэ. 115 дугаар сургууль дээр ч гэлөө нэг ангийн хүүхдийн хитэн чиглээ сүрьегийн гээд вирус илэрсэн гинэ. За ингэн одоо жишээлбэл би тэгээ яг энэ талаар тэр нэг эмчээс асуугаад ярилцлаа гэж хэлсэн байхгүй юу. Одоо ингээд нэг сүрьегийн вирустой ханиалгалаа штэ. За агаар туслын замаар ингээд чамд автобус дотор явж байгаа ингээд бүх хүнд ингээд халтчихлаа. Тэгэнгүүт тэр чинь нэг дархлааны тогтолцоо биднэрт сайн байх юм бол нөгөөдөг чинь ингээд байж л байна. Вирус байж л байна. Гэтэ өөрийгөө ч өвчлүүлэхгүй, бусдыг ч өвчлүүлэхгүй л ингээд яваад байна гэсэн үг штэ тий. Тэгэхээр ингээд нэг сорт тавихаар илэрдгэл юм байна л да. Тэгэл дархлаа унаал бол тэгэл савханцар вирус чинь идэвчэж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Ер нь бол харин тийм учраас ямар ч тохиолдолд ханиах
За ханиах бол найталахад ингэж ханиад юм гэсэн. Юу Яг байна. Ялангуяа найтахад. Яг байна. За үдээ ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс миний түүхүүдээр өрүүлжлэн хурч байна. Энийг сая уншсан тий. За copy post гинэ. За. Гэхдээ одоо юу лээ? Чи сая минийх дахиад юм байна. Дахиад юм байна тий. За унш. Ган хуйг буян дэлгэр гэж хүн байна. Ээжийнхээ талаар бичсэн дурсамжийг минь уншаад өгөөрэй. Ээжигээ баярлуулах гэсэн юм. Хайртай ээжийн минь ажлын гараа. Миний ээж хатхан 3 уулынхаа дунд нь төрсөн базар садын төмөр. Ээжээсээ зургуулаа мэдэлсэн удам сайтай хөдөлмөрч үний хүүхдүүд. Тэд бага насаа аав ээжийн хамт мал маллаж өссөн жирийн нэгэн айл өрх. Ээж маань 1946 онд мэндэлжээ. 1963 онд айлгэр болж 2 хүү 3 охинтой болсон. Ажлын гараагаан жаргалын зам нэгдэлд насаараа тогоож худалдагч хийсэн. Одоогийнхоор бол төрийн үйлчлэгийн алба. Тасралтгүй 32 жил ажилласан да. 1963 онд хуучнаар 3 дугаар бригад тогооч 1967 оны 2 дугаар сард сумын төвд хүнсний худалдагчийг 96 хүртэл хугацаанд хийж байж. Заводын үйлдвэрлэлээс заводын барилга нь одоо ч сүндэрлсэн хэвээр. Заводын үйлдвэрлэлээс ирсэн мах, сүү, цэцгийн талхыг 90 оны сүүлч хүртэл талхны модон амбар гэж байсан да. Түүнээс нутгийн ахын дүүс хүнсээ базаадаг байлаа. Энэ ажлынхаа хажуугаар нэгдэл нийгмийн хар бор ажлыг үе тэнгийнхэнтэйгээ хамт их л амжуулж байснаа одоо ч хуужилт суудаг юм. Ээжийн бахархал. Олон жилийн өмнө донор цустай хүн ховорч байсан юм уу? Цусааж тэр болгон ахуулж шинжилүүлдэггүй байсан юм уу? Ямар тач эмнэлэгт цус шаардлагатай болоход ээжигийн дуудаж донор авна. Нэг удаа сумын эмнэлэгт хүн төрөө цусаалдаад тааруухан байна. Та яаралтай ирээрэй гэсэн дуудлагаар яаран очижээ. Нутгийн бүсгүүн ах дүү нарын цугларч дөнгөж төрсөн хөөхөн өрн ухаангүй цус дутагдaltaй учраас 14 хоногт 1 литр цусаа өгч өөрөө нэг манараад босохдоо хүүхэд яаж вэ гэсэн гэдэг. Сахартай борцоо авуугаад донороо өгөн шүү дээ. Бидний золоор хүүхэд амьдарсан. Одоо тэр хүү эхнэр 2 хүүхэдтэй. Онцгой байдлын албанд нэр төртэй албан хаагч. Хүүгийн аав ээжийг эргэж тойрч их хэрдэгдэ. Нэг удаа ээж нь хүүгээ дагуулж ирээд энэ хүүгийн биеэр таны цус урсаж байгаа гэж бэлэг сэлт болж эмээгээ сайн мэдэж байгаарай гэж цахиж байсан юм. Энэ мэт дурдаад байвал ээжийн минь олон хүний амнасыг аврахад тус болсон доо. За гэсэн байна. Мундаг юм тий. За дараагийнх нь copy post байна. Охин үртэй хүн болгон заавал уншаасай гэж хүслээ. Бас хүүхдтэй болох хүн бүхэн уншаасай. Сайн уу намайг Д гэдэг 25 настай. Миний бодлоор энэ түрүүний миний уншсан юм биш юм уу? Биш вэ. Миний бодлоор хүний эцэг гэх гэдэг хамгийн чухал эрхэм нандин хүмүүс байх учиртай. Бас төрүүлсэн хүүхэд нь ч эцэг эхийнхээ хувьд хамгийн нандин зүйл нь байх ёстой гэж боддог. Хүүхэд эцэг эхээ сонгож төрөхгүй шүү дээ. Бас өөрөө хүсэж энэ дэлхий дээр төрдгөө. Эцэг эхийн шийдвэрээр хүслээр тэд хамтдаа энэ дэлхийд дахин нэг ам бий болгодог. Тийм ч учраас өөрсдөө хариуцлагыг нь хүлээж, хайрлаж, нанигнаж өсгөх учиртай. Би энэ бүхнийг зүгээр л эцэг эхээ үзэн ядсандаа эсвэл арчаагүй царайлж ээж аавынхаа үгийг даахгүйдаа ингэж бичиж байгаа юм биш шүү. Бүр үнэхээр энийг уншиж байгаа хүн бүхэн жаахан ч гэсэн зүйлийг ухаараасай, анхаараасай гэсэн үднээс бичиж байгаа юм. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт хэрэг хэрвээ байдаг бол хүн бүхэн суундаа гэж хаяа би боддог юм гэдэг дуу байдаг да. Миний хувьд хизээч тэр галт хэрэгэнд суухгүй байх байсан гэж боддог. Миний хүүхэд нас хизээч мартагдашгүй аимшигтай хар дурсамжуудаар дүүрэн болохоор дахиж дурсахыг, хүүхэд байх үеийнхээ зургийг харахыг ч хүсдэггүй. Миний хүүхэд байх үеийн зураг дандаа уйтгартай, нүдэнд нь гал байхгүй, цаанаа л нэг өрөвдөлтөй харцтай зургнууд байдаг. Хүмүүсийн хүүхэд байх үеийн хөөрхөн зургууд байдаг да. Инээдсэн, аав ээжээсээ хөтөлж өгсөн. Гэтэл надад нэг ширхэгч тийм зураг байдгүй. Манай хотын төвөөс жаахан зайтай гэр хороолол байдаг байлаа. Манайх уг нь их хөөрхөн байшинтай. Анх намайг төрөх үед аав барьсан гэдэг. Жаахан ухаан ороод л ээжийнхээ маш их уйлж байгааг хардаг, сонсдог болсон юм. Бас аавын арх ууж ирээд ээжтэй муудалцах чимээнээр унтаж чадахгүй, заримдаа зүгээр л хараад судаг байлаа. Маань уганч тийм ч яхаа алдчихсан архичин биш л дээ. Ажлынхантайгаа орой сууж уухаараа тийм амар авир гаргаж агсам тавьдаг байсан юм шиг байгаа юм. Архи уухгүй үедээ их ууртай. Тэгээд яаж иж байгаад л ээжтэй буцаад эвлэрчихсэн байдаг. Эвлэрсэн өдрүүддээ намайг нийлж загнадаг. Би 6-аас хүрээд сургуульд орсон жил бараг насанд хүрсэн хүн шиг л ихэн бодож шаналдаг, төлөвлөдөг хүүхэд болчихсон байж үлээ. Орой аав ээж хоёр хэрэлдсэн үед ээж надад уураа гаргана, аав гаргана, хичээл дээр мэдэхгүй чадахгүй зүйл гараад асуухаар шууд эргүү малаараа дуудуулж загнуулна. Зүгээр тайлбарлаж зааж өгөхийн оронд шууд загнаад л эхэлнэ. Загнахаас нь айгаад ярианы өнгөн дээр нь төвлөрөөд ярьж байгаа юмд нь ч анхаарал төвлөрөхгүй. Ойлгосноо гэхээр нь ойлгосон л гэнэ.
Дараа нь ойлгоогүй мэдчихэд толгоо руу зохино. Тэгээд айгаад хичээлэж асуухаа болсон. Өөрөө нухаж байгаад бүх юмыг ойлгодог болж өссөн дөө. Ядаж байхад гэрт хинч байхгүй, хоол хийх хүн байхгүй, өөрийн ирэхгүй хоол хийж сурсан. Орой гэр хүүтэн хоол хийгээгүй бол толгоогоо эргэтлээ загнуулна. Орой гэртээ оройтой тоглож байгаад орж ирвэл бас л загнуулна. Би чинь 6 настай. Дээрээс нь хичээл орой 5 6 гээд тарна. Тараад автобусанд суугаад хотын төвөөс гэртээ очтол 2 цаг болно. Тэгээд орж ирээд хоолой ин хийчээд ядраад заримдаа хичээлээ хийж чадалгүй унтдаг байв. Гэхдээ ямар таач муул ав сурдаггүй байсан. Яаж хийж байгаад л хичээл дээрээ даалгавраа хийн. Ядаж байхад манай хамаатны эрэгтэй хүүхдийг надтай хантай байсан дээр гээд хамт нэг ангид оруулчихсан. Тэгээд тэр хүүхэд манад ихэнхдээ амьдардаг байлаа. Би тэр хүүхдийг бараг төрсөн дүүшгээ байн гарчлан, хувцсыг нь өмсүүлнэ, өөртөөгөө мөнгнөөсөө өгч автобусанд суулгана. Тэр үед хүүхдүүдээс мөнгө авдаг байсан үйл дээ. Уг нь хантай орой уужиж гэртээ харахад зүгээр л байдаг байсан. Даанч том болохын ирээр асуудал улам л нэмэгдсэн. Би нэг өдөр хичээлээ тараад найстайгаа тулах гэж жаахан байж байгаад харигсан чинь манай хамаатны хүүхэд шууд гэрлүүгээ харьлаа гэд явчихсан. Тэгээ харих замдаа нөгөөх чи автобусанд унтаад гэрээсээ төөрөөд амар хол явчихсан юм байна лээ л дээ. Ядаж байхад утас байхгүй. Орой гэртээ ирсэн чинь амар ууртай хүмүүс гэрт ирчихсэн. Манай хамаатны хүүхдийн аав ээж нэрчгсэн уйлаад л хүүхэд алга болчихлоо гэд. Аав ээж намайг чи хамаатны дүүгээ харж яагаад ганцаарнгийн явуулчихсан ганцаараа амиа утсан гэж загнаад л манай аавын ихч орж ирээд бүр өмнөө зогсоож байгаад намайг алгатаад дүүгээ харж байхгүй яасан арчаагүй юм бэ гэж загнаад л намайг өмөр хинч байгаагүй. Бүгд миний буруу юм шиг намайг харааж загнаж байсан. Тухайн үед жаахан байсан болохоор үнэхээр л миний буруу юм шиг санагдаад өөрийгөө буруутгаад уйлаад л байсан. Оронд нь би алга болчихсон байсан ч олоосаа гэж хүртэл бодож байлаа. Одоо бодохоор яг үнэндээ аав ээж нь яагаад ирээд хүүхдээ авч хаагүй юм бэ? Яагаад утсааваад өгчөөгүй юм бэ? Яагаад тийм жаахан охин өөрөөсөө өөр хүүхдийг асарч явах ёстой юм бэ гэд бүгд бодогдоод байд юм. Би ямар асарч юм уу гэж өөрийнхөө хүүхэд насыг өмөрдөг дөө. Тэгээд яг олцсон л доо тэр өдрөө бүр заримдаа тэр хүүхдийг өмөрч намайг зоддог байлаа. Манай аавын талын хамаатны хүмүүс их муухай улс байж билээ. Ээж минь айлын ганц болохоор бараг л хамаатангүй. Ээжийг минь дандаа алаг үзэж гомдоо. За тэгээд тийм л өдөр хоногуд ээлжилж байтал би дунд ангид орвоо. Сонгоны ангид шалгалт өгч ороод цоошин хүүхдүүдтэй хамт сурах боллоо. Эхэндээ хөөхөн найзтай болоод байж байтал явандаа хүүхдүүд намайг ялгаж гадуурхаж эхэлсэн. Яагаад гэхээр миний өмссөн хувцс барьсан утас энэ гээд бүхэл юмар минь намайг ялгаж харцдаг болов. Дахиад л нөгөө хамаатны бандтайгаа нэг ангид орчихсон. Бүр нэг алхамч болдохгүй хамт хайрч хамт хичээл дээрнэ. Тэгээд л ганц өрөө охтуудтай хамт оглоод дотонцог гэхээр л хүүхдтэй хүн шиг нөгөөдөгтэйгээ хамт харихгүй болохгүй гэсэн бодолтой дандаа гэртээ хайрдаг. Тэгээ сүүлдээ найзтай болгоч боломж олдохгүй дандаа ад үзэгдэн. Октод хувцаараа ажилласад л нэгнийдээ очиж тоглоод л байдаг. Би тэг гэхээр чаддаггүй. Бүр сүүлдээ манай ангийнхан бид хоёрыг үргэлдэг гэж бодчихсон. Өсвөр насн дээр ирж байсан болохоор тийм цурхал гарснаас болоод бүр хичдэг болсон. Яагаад ч юм уг нь өөртөө ихтэй байсан бол хүүхдүүдэд үгүй гэж хэлээд л ядаж анги дээрээ янз бүрийн юм яриад найзуудтай болж болох л байсан байна да гэж одоо боддогч үнэхээр л өөртөө ихтгэлгүй хүн болж өсөж байсан болохоор аргачихгүй үсттэй. Удалгүй доороо 2 дүүтэй болов уг нь дүүтэй болох гой байсан ч миний хариуцлага ихсэж улам л их загнуулдаг боллоо. Сургуулаас нь дүүгээ хүргэж өгч аав нь оройн хоолой хийж гэрээ цэвэрлэн тэгээд хичээлээ гээд ямар ч чөлөө цаггүй 13 настай хүүхчүүд оройн хоол багтсан эсвэл халуун цайгүй байвал орой унтан унтлаа ээж аавдаа загнуулна. Зүгээр загнуулдаг байсан бол сүүлдээ хүмүүстэй зүүрлэгдэж загнуулдаг болов. Манай ажлын тэрний хүүхэд ийм гоё хоол хийдэг ээжигээ нэг ч гал тогоонд ойртуулдаггүй гэдэл. Тэгэхээр нь яг тэр хүүхч нь болох гэж хичээгээд л байн гоё хийх гэдэл. Дахиад л тэрний хүүхэд тэгэж онцорсон байна. Тэр ээжтэй ийм бэлэг өгч тэр аавдаа ингэж хэлсэн гинэ гэдэл. Бүр байн тасралтгүй хүүхдүүдтэй харьцуулна. Би хэлсэн хүүхэд болгонтой адилхан юм хийх гэж хичээдэг байлаа. Тэгвэл үнэхээр сайн хүүхэд байж аав ээжтэй хайрлах юм шиг боддог байв. Надад уурлах, уйлах, юм нэхэх, дуртай зүйлээч хэлэх эрх байдгүй байв. Угийн л цаанаасаа ийм юм ахуулъя гэж нэг ч асуудгүй хүүхэд байсан. Хаяа жаахан гутранг баргал царайтай байвал үхсэндээ уруугаад байгаа юм юу ч болоогүй хахад арчаагүй новш гिचээгээрээ дуудулж загнуулна. Уйлвал бас л загнуулна. Ууртай юм шиг царайтай харагдвал бас юу дутсан гэж уурлаад байгаа юм гэдэл загнуулна. Тэгээд үргэлж сэтгэл хөдлөлөө нууж дандаа инээдэг хүүхэд болохыг хүсдэг болов. Миний харьцуулагддаг байсан хамгийн чухал зүйл нь гэр орны ажил хоол хийх байв. Тэгээд тэрэндээ сайн болох гэж үнэхээр хичээдэг байлаа. Хаяа аав ээжийн найзууд гэрт ирэхээр аав намайг манай охин гэр орны ажил хоолыг бүр үнэхээр сайн хийдэг шүү. Ямар ч хоолыг хийнэ гэж ярихаар нь дотроо амар баярлдаг байлаа. Яг л гэр орны
Аавны ажил хийх гэж төрсөн мэт өөрийгөө бодно. Ийм л байх ёстой. Ингэж байвал аав ээж надаар бахархна гэдэг бодолтой болчихсон. Өөрийгөө хөөрхөн ч гэж боддгүй байлаа. Намайг ээж загнах бүртээ бүхтэр муухай царайтай айлын октоо чамаас хөрхөн инээд гэрэлтүүлсэн царайтай сайхан сэтгэлтэй гэж хэлдэг байв. Тийм болохоор би өөртөө бүр ямар ч итгэлгүй болж өсөж байлаа. Ээж намайг бүр төрөөгөө байсан ч болоосай. Тэгсэн бол аль хизээний өөр хүнтэй гэрлэхгүй юу гэж хэлдэг байв. Тэгэхээр нь би нэрэл би байхгүй байсан бол ээж минь өөр гоё хүнтэй гэрлээд хөрхөн хүүхэдтэй болох байсан байх таа гэж боддог байлаа. Бүр би төрөх ёсгүй байсан. Яах гэж төрсөн болоо гэж өөрийгөө хүн болж төрсөндөө буруутгадаг байв. Тэгж байгаад удалгүй дунд ангид орсноос хойш надад хөвгүүд сайн болж эхэлсэн юм. Манайх байранд жорж хийх гэрээ ажил маань жаахан ч гэсэн нэмгэрв. Анх үерхэх санал 8 дугаар ангид авах хүртлээр дандаа өөрийгөө муухай царайтай гэж боддог байж билээ. Тэрнээс хойш өөртөө жаахан ихтгэлтэй болж өөрийгөө хөөрхөн гэж боддог болсон доо. Бүр нэг таньдаг өвч маань намайг яасан гоё биетэй юм бэ? Загвар өмсөж болооч гэдэг байв. Тэгээд нэрэл би чинь хөөрхөн бас гоё биетэй юм байна гэж итгэж эхлээд загвар өмсөгчийн дууланд гуйж байгаад арай хийж явж эхлэв. Төгсөх ангид ороод ирсэн чинь аавын найзын хүүхдүүд гадагшаа явж сурч эхэлвэ. Тэр үед л би маш том зүйлийг ойлгож эхэлсэн. Би мөрөөдөлтөй байх ёстой. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд сайн боловсрал эзэмшиж гадагшаа явж сурдаг юм байна гэдгийг ойлгож бас харсан. Гэрээ ажил сайн хийх юу ч биш гэдгийг ухаарч өөртөө цаг гаргаж өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж эхэлсэн. Тэгээд л дахиад аав ээж чи юм уу арчаагүй гадагшаач явж чадахгүй гэдэг болов. Наад орой хоолой болоод миний охин хичээлээ хийчих гэхийн оронд пивэнд гүйлгэж чи эрэгтэй хөлтөөсөн бол арай хэрэгтэй байх байсан юм гэж загнадаг хүн гинт ингэж хэлэхээр бүр үнэхээр гайхдаг юм билэ. Намайг шал өөр боломж нөхцөлд амьдарч байгаа хүмүүстэй харьцуулна. Хувийн сургуульд сурж айлцын шалгалт хэд дахин өгч хүссэн оноогоо авч санаа зовх зүйлгүй хичээлээ хийсээр байгаад явсан хүүхдтэй харьцуул загнана. Надад шалгалт өгөх мөнгө байтгаа бэлдэх цагч байгаагүй. Бүр хичээлээ хийж хөвжих цагаас нь хомсолдог байсан гэ бодохоор. Тэгээд шарандаа заавал өөрийнхөө хүчээр гадаадад явж сурандаа гэд байнга мөрөөдөж зориг тавьж хичээж эхлэв. Аав ээж хоёр хэрэлцээр л би биетэйгээ хэрэлцсэн ураа байнга надад гаргасаар л би өөрөө ирэхгүй заримдаа тэр муухай зүйлсийг төвчж чадахгүй дүүгээ загнадаг болов. Одоо бодоод байхад ээж ядраад орой гэртээ ирэхэд аав арх уучсан байдаг байсан болохоор ээж үргэлж гомдож болиулахыг хичээдэг байсан юм шиг. Тэгээд л ээж байнга стресстэй, ууртай тэрийг надад гаргадаг байсан баг. Би сүүлдээ том болоод аавыг төвчж чадахгүй аавтаа ам ураадаг болов. Битгий арх уу ээжийг битгий гомдоо гэдэл. Тэгэхээр л улам уурлаад харааж загнаад л орой ээжийг ирэхэд бүр намайг ховлож агаад хоёулаа нээлж загнана. Чиний охин чинь гэж ирээд л ээж намайг муу хүн болж өсөж байна гэж бодоод аавтаа нээлж намайг ууртай, ааш муутай, муу хүүхэд гэж загнах болов. Би чинь дөнгөжл өсвөр насны хүүхэд шүү дээ. Бүхэл бүтэн 20 нас хүртэл минь энэ аимшигт хэрүүл өдөр бүр биш юмаа гэхэд жилийн 300 хоногт нь болдог байв. Ашгүй нэг юм энийг хэрүүл дуусаж аав гэрээсээ явлаа. Ээж хөөчихсөн. Тэр үед ч би ээжийнхээ талд орж үнэхээр архихгүй хэрүүлгүй ээж минь над жаргалтай байг гэж баярлаж байлаа. Их сургуульд ч орж төлбөрөө гүрээж агаад 2 жил дараалан тэтгэлэг авч төлөв. Заримыг нь оюутны зээлээр төлсөн. Гадагшаа сурах мөрөөдлөө хойш нь тавиад мөнгө олж ээжтэй туслахыг хамгийн түрүүнд тавив. За энэ нэлээд урт юм байна. Хоёул хамтран ажиллаж ярих уу? Энэ бүр дуусахгүй байна. За ойж гараа. Би тэгтээ нэг уншиж байгаа юм аа ингээд нэг тодтогоод орхихгүй л эн чинь бүү бацар байна. За 12 цаг 44 минут болж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аз жаргалаа хуваалцъя. Жүрүр бэкери. За одоо 3 сарын олон баяруудын чинь ард цэргийн баяр үлчээд байгаа шүү дээ. Тэгээд манайхан ч бас зөвхөн цэргийн баярч биш, ирчүүдийн баяр гэж тэмдэглээд аав, ах トゥ ус, эр нөхрүүдээ баярлуулдаг болсон сүүлийн үед тийм ээ. За тэгээ ер нь бол ирчүүд нийтээрээ тэмдэглэдэг болж байгаа. Ер нь л нийтээрээ л тэмдэглэдэг дээ. Тэгэл чи одоо цэрэгт явсан уу, яваагүй юу гэж маргаалдаад ах юм байхгүй тийм ээ. Маргалж байгаа л тэгэл тэмдэглэж байдаг тийм. Тэгээд жүрүүрийнхэн ирчүүдтэй зориулаад 3 төрлийн бялуу гаргасан байлээ. Нэг нь болохоор I love that аавда хайртай шүү гэд тэгээд нөгөөх нь болохоор шууд ийм 2 P мөргөлдүүлэнгүүтээ төлөө гэд тэр нь бас ийм шармар өнгөтэй. За өсөрсөн P юу? 2 нөгөөх нь болохоор Ака Макатай эр цэргийн баярын минь төргийгээд ингээ 3 төрлийн бялуу. Тэгэхээр яг тааруулаад те аавда бол аавдагийн те ингээ тааруулаад авч өгөх юм бэлээ те. Тийм байна. За тэгээд жүрүүр бол маш олон салбараар байгаа учраас та өөртөө ойрхон салбараасаа энэ цэргийн баярт зориулсан энэ бялуунаас авч өгч баярлуулж болно. Утасныхын дугаар 70 тэг 4 55 55 гэдэг утаас мэдээлэл авч болно. 70 тэг 4 55 55. За Facebook дээр бол кириллээр шууд жүрүүр бэкери гэж бичээд Facebook руу орж болно. За ингээд нэвтрүүлгийн хамтраалагчаар аз жаргалаа хуваалцах сураатаар жүрүүр бэкери хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа.
За, үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс миний түүхээр үргэлжлэн хүрч байна. За, дахиад л магистр сурахаараа гадагшаа явъя гэд ажил тараад шууд гэртээ арж хоолой ийн эхэндээ байхгүй гоё байдаг байлаа. Гэрт уурлах, муудалдах шалтгаан байхгүй. Би ажиллаа хийж гэртээ туслаад л овоо хэдэн жил ажил хийж хилний шалгалт өгөх мөнгөтэй болоод өөртөө хуримтлалж үүсгэж чадав. Бүр сурах сургуулаа судлаад ажлын туршлагаа хуримтлуулаад 5 жил болов. Үнэхээр хүсэж байгаа мэргэжлэрээ сурах гэд өөртөө байнга шалгуур тавьж нойргүй хонож хүртэл байнга илүү цагаар ажилладаг байлаа. Жаахан бие мото болохоор байнга ханаад хурж хамгийн түрүүнд гэрээсээ өвдөн. Тэгээ жаахан амраа шалгалтандаа бэлдээ гэж бодоод хэсэг хугацаанд амрах үед ахаад л өнөөх аимшигта хар дарсан зүүд эхлэв. Орой бүр гэрээхэндээ хоол хийж гэрээ цэмцэтлэн цэвэрлэж бүх юмаа угааж хажуугаар нь сургуультай бэлдээд л хөөхөн байж байтал ээж зүрх сэтгэлгүй хүүтэн үндий арчааг өгөх нь тэр. Би ийм юмд бэлдэж байгаа шүү дээ. Би бас олсон бүх мөнгөө зөвхөн өөртөө ирж гэрээхэндээ зарцуулж байснаа хэллээ. Бүгдийг нь өгөөсгөн тэр би бүр шок. Дээрээс нь ууртай, харамч, залхуу, арчаагүй дүүнраа байн харааж цагандаг гэдэг нэртэй болов. Орой бүр халуун хоолцоо бариад инээгээд угтдаг сэтгэлийг минь хизээч хийгээгүй болгов. Эхэндээ ээж ууртай байна да гэж чимээгүй загнуулаад л суудаг байлаа. Яг жаахан байх үшгэ. Аажимдаа загнах тооныг саж сүулдээ өөрийн ирэхгүй өөрийгөө өмөрч хэдэн үг хэлдэг болов. Би таны ярьж байгаа шиг тийм ч муу юм биш шүү дээ. Бүхий л амьдралынхаа туршид хамгийн сайн охин байх гэж хичээсээр ирсэн гэхэд бүгдийг нь үгүйсгдэг болов. Тэгээ сүүлдээ яг эцэгшгээ хүний үнэргөө новш гэж дуудулдаг болвоо. Бурхан минь, миний хийсэн бүхэн гэр бүлийнхээ төлөө байхад шүү дээ. Гэрээсээ хөөгдөж гардаг боллоо. Чиний энэ гэрээс зайлах цаг болж гэдэл загнана. Орой гадуур сууж байгаад шүн гэртээ орно, хаяа найзандаа байж байгаад уур нь гарахаар очино. Ээж загнаж байгаад сүүлдээ зодно. Зодуулахад уг нь би яах ч хүлдээ. Хүн ээж авдаа зодуулахыг алиг тэргэх вэ? Гэхдээ эмэгтэй хүн ялангуяа их хүн байж охин үрийнхээ хөвлий, илэг давсаг руу дэвсэлж зодох нь арай л хэцүү. Уг нь миний зорилго өдөр бүр татвар төлж баг цалин авалгүйгээр илүү сайн боловсрол эзэмшиж өөртөө хөрөнгө оруулчихад сайн өндөр цалинтай болох юм л да. Би ээжийг уурлах бүрд бүх бурууг өөртөө нана. За ээж шалтгаантай болоод л намайг зодож загнаж байгаах. Би хангалттай илүү сайн байсан бол гэдэл. Сүүлдээ бүр огтхонч буруу зүйл хийгээгүй яагаачгүй байхад чи өрөөндөө хаалгаа авч бүгд суучгаад намайг үзий ядаад суугаад байна гэж загнадаг болов. Бурхан минь, сүүлдээ бүр яг зүрхний өвчтөө болж байх шиг байна. Одоо хизээ айлаасаа тарж орж ирээд надад уураа гарах бол гэдэг. Цаанаа нэг л айцтай бүтэн дугаар чанга ярьж чадахгүй. Ер нь хүүхэд ахуй наснаасаа өдийг хүртэл бүх мэдрэмжээ нууж үргэлж бусдад таалагдахын төлөө байсаар ийм том болтлоо явж. Заримдаа тэр нь ажил дээр хүртэл илэрнэ. Гинт хүнтэй хэрэлдэх нөхцөл үүсвэл зүрх савлаад, салгалаад айгаад л хүн надтай муухай харьцвал өөрийнхөө буруу мэт бодоод л буцаж өөрөө өөрчлөл гуйж эвлэрээд л үнэхээр өрөвдмөр төрсөн ээжтэйгээ гой харилцаатай найзууд шиг октоодыг хараад хаяа цагаахан атаархна. Уг нь би чинь ээж аав нь амьд энэ дэлхий дээр байж болох хамгийн аз жаргалтай хүн шүү дээ гэд бодохоор өнөөх бодлоосоо заримдаа ичих шиг. Гэхдээ заримдаа бусдаас илүү аз жаргалтай байгаа юм шиг хэрнээ цааш дахиж удаан төвчих хүсэлгүй болдог юм байна. Бага наснаасаа өдийг хүртэл мэдэрсэн энэ их травмаг ялан дийлж чадахгүй заримдаа өөрийн мэдлгүй муухай зан дүү нартаа хаяа гаргаснаа анзаарах юм. Дүү нараа хаяа хүнтэй харьцуулна, ууртай байлаа гэж загнана. Яг намайг жаахан байхад миний сэтгэл зүйг хяндаг байсан шиг. Гэхдээ өөршгөө болохгүй тулд аль болох мөрөөдлийг нь дэмжиж, ярилцаж, сайн ихч байхыг хичээдэг л дээ. Өөрийнхөөрөө бай, өөрийгөө хайрл гэдэл. Би одоо арай гэж энэ бүхнийг мартаад өөрийгөө ялан дийлж өөртөө ихтэй болж юунд дуртай дургүйгээ мэдэж жинхэнэ сайн найзуудтай болж мөрөөдлийнхөө төлөө явж байна. Ээж аав хоёр гэдэг хүмүүс одоо хоёр талд бие биенээ харааж үтсэн ядсан хүмүүс л болж хувирсан. Тийм болохоор би жинхэнэ хайр гэдэгт итгэдэггүй, хизээч хайргүй хүнтэйгээ гэрлэхгүй гэж боддог болсон. Бас хүүхэд гаргавал хизээч хүүхэд насанд нь том хүн шиг ажил хийлгүүлэхгүй, мэдээж гэрээ ажил хийж сургагч чөлөөт цаг дуртай юм хийх цаг өгнө. Үргэлж хайрлаж, гоё үг хэлж, инхрийлж өөртөө ихтэй болгож өсгөн. Хайргүй хүнтэйгээ биш, бүр үнэхээр намайг хайрладаг хүнтэйгээ гэрлээд аз жаргалтай гэр бүл бүтээн гэж боддог. Бас чадалтай, чадвартай, боловсралтай болцоход хүүхдээ юугаарч дутаахгүй, бүрэн хүүхдийгээ төлөө хариуцлах үлээх чадвартай болцоход хүүхэд гаргана. Би хүүхдийг өөрөө хүсэж, мөрөөдөж, хайрлах гэж гаргаж байгаа шүү дээ. Би тэр хүүхдийг гаргаснараа өөрөө хариуцлах хүлээх ёстой. Харин миний хүүхэд надад ямар ч өргөө байх ёстой гэж боддог. Мэдээж хайраар дутаалгүй, аз жаргалтай, хүн шиг хүн болгож өсгөвөл миний хүүхэд ч намайг эргээд хайрлаж, халамжлах ухаантай хүн болно гэдэгт итгэдэг. Энэ бүхний эцэст би аав ээжтэй гомдож, үзэн ядаж битсэнгүү. Аав ээжтэй үргэлж хайртай байсаар ирсэн. Бүх зүйлийг яг тийм байх ёстой юм байх л гэсэн хүүхдийн гинэн сэтгэлээр хандаж хүлээж авч ирсэн. Магадгүй бүрэн хайртай хүнтэйгээ гэрлээгүй болохоор би биенээ таних мэдээгүй байхдаа хүүхдтэй болвол ийм зүйл хүүхэд мэдэрдэг байх. Яг наад шиг.
Би бол бие биедээ хайргүй хоёр хүн олон жилийн турш бие биенээ идэж, хэмлэж, хатуу сэтгэлээр биенийгээ үгүйх хийсэн хүмүүсийн бий болгосон үр дүн. Битгий хүүхэдтэй хатуу хандаараа. Яг үнэхээр хүүхдийг хүсэж, хайрлаж чадна гэсэн үедээ л хүүхэдтэй болоорой гэж энийг уншиж байгаа бүх хүнээс хүсэж байна гинэ. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 11-ний Мягмар гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс миний түүхээрээ шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар аз жаргалын хаваалцыг сураатаагаар Жүрүр Бэкри за мөн Mobicom хамтран ажиллаа, баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3